Бид нэр бүжиглэлийн хажуугаар мөн давхар хэл хурц сурдаг. Энэ өөрсдөө олон талаас нь хөгжүүлж байгаа нэг хэлбэр гэж бол би үздэг. Саяны төвөргөөнд болохоор надад ингээд бэлтгэл хийж байгаа нь бол маш гоё юм бахархалтай санагдав. Ингээд бүжгийн дугууланд яваад давхар хөгжим сурж байна гэхээр надад ингээд илүү ингээд өөрийгөө олж мэдэх, өөрийгөө олон талаас нь хөгжүүлж байна л гэсэн үг гэж би боддог. Өмнө нь ч ингээд маш алдартай нэрд гарч ирсэн хүмүүс ингээд жүжигчид бүх хүмүүс нь ч ингээд бэлтгэгдэж бас ингээд бүжиглж яаж ирсэн гэхээр надад бол маш гоё урамд зориг өгч бахархал төрүүлдэг. Би ингээд Монгол үзээс өмнө ингээд жоохон мөхтийгөө тэгээд тийм жоохон муу хийдгсэн. Тэгээд Монгол үжигт орсноос хойш ингээд гоё зэх нуруутай гоё биетэй тийм туранхай гоё охин болсон байгаа. Эмэгтэй хүн бүжгийн дугууланд явснараа маш гоё яг эмэг цэгцтэй ингээд уян налархай хөдөлгөөний эвсэлтэй байдаг. Яг манай багш маань ээдэг яг тэр хөдөлгөөн маань яг надад айгүй гоё таарж би бас өөрөө гоё харагддаг. Тэр яг хөдөлгөөний ихээр бас найзуудаа бүгдээрээ энэ бүжгийн дугууланд явж үзээрэй. Яг гоё бүжиглэх нь болохоор өөрийгөө нээж таньж мэдрүүлэх тийм гоё юм урлаг болохоор өөрийгөө сайхан гуайлаг, гоё эрүүл биетэй болгоё. Тэгээ зөвхөн бас бүжиг гэлтгүү хэл хурц сурж болно шүү дээ.